За орой минь сонсогчдоо өнөөдрийнхөө гайхамшигт ном нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бид нэр 10 сарда Солонгост бүгнээр нь Солонгос улс дахь номон дурлагчдын клубын уулзалтан дээр номын уулзалтан дээр танилцсан ихчтэйгээ өнөөдөр нэвтрүүлгийг танд хүргэж байна. Тэгээс өнөөдрийнхөө зочныг танд танилцуулж игээ сайн байна уу Болроо хичээ? Сайн байна уу? Намайг Болроо Эрдэнэ гэдэг радио сонсогчдоо энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа манай радиогийн урилгыг хүлээн аваад бас уриалга маань нэвтрүүлэгт орж байгаад маш их баярлалаа. За хоёлаас танилцъя яг Болроо Эрдэнэгч маань хоёлааж танилцъя манай сонсож байгаа сонсогчид манаас ямар хүү юм болоо гэж бодож иж магадгүй. Та өөрийгөө бүр дэлгэрэнгүй гоё танилцуулж өгөөч. За намайг Шагдарсангийн Болроо Эрдэнэ гэдэг 6 хүүхэдтэй айлын отгон охин. Тэгээд Солонгос улсад ирээд 7 жил болж байна. Монгол дахтаа болохоор Монгол улсын боловсролын сургууль, Монгол улсын их сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлэр төгссөн. Би ч гэсэн өөрөө радио сэтгүүлчээр ажиллаж байгаад ирсэн хүн байгаа. Тэгээд Солонгос улсад болохоор ирээд нийгмийн ажилтан чиглэлээр магистртаа суралцсан. Тэгээд одоо төр хөгшин хүмүүсийн асрамжийн газарт нийгмийн ажилтан мэргэжлээр ажиллаж байгаад одоо төр гэртээ сууж байна да. Тэстэй олон талын авьяастай мундаг чадвартай туршлагатай эмэгтэй өнөөдрийн маань нэвтрүүлэгт оролцож байна. Тэгэхээр өнөөдрөөс тэ номын нэвтрүүлэгтэй гайхамшигт номын нэвтрүүлэгтэй та бүхэнтэй уулзаж байна. Тэгэхээр бас Болрооч маань авчирсан би нэвтрүүлгээс өмнө сонсоод ямар гой номнууд байдаг тухай зөндөө сонсож байгаад бүр тэсэхгүй за хоёул наад номыг чинь яриа гэсэн хэдэн номнууд байгаа тий. Та өнөөдрөөс ямар номтой ирв? Би 6 настай охинтой Солонгос насаар тэгээд сүүлийн үед охинтойгоо хамт их ном уншиж байна. Хүүхдийн номонд их амтархан орж байна. Тэгээ өнөөдөр би танилцуулах гэж авчирсан ном болохоор Умма Абаду Наачоро монголоор бол аав ээж ч гэсэн надтай адилхан гэд байсан болов гэдэг ийм номыг та бүхэндээ танилцуулахаар авчирлаа. Яагаад гэвэл хүн ингээд гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод ирэнгүүтээ ээж хүн гэдэг чинь ялангуяа айгүй их суралцах хэрэгтэй болд юм байна. Тэгээд бас би амьдралын одоо гол дүр нь би байсан бол нэг хэсэгтээ би биш. Тэр хүүхэд болоод их хувирчдаг юм байна л да. Олон би байх хэвээр. Гэхдээ ээж хүн гэдэг бол тэгээ хүүхдээ амьдралынхаа гол дүрийг бол хүүхдийн төлөө яваад эхэлт юм байна. Тэгээ хүүхдээ нэлээд хоёулаа ном уншаад эхэлсэн. Энэ ном маань болохоор Kids School хүүхдийн боловсрол сургалтын хөгжлийн төвөөс гарч байгаа Кримчек терапи Steps гэдэг ийм цуврал ном байгаа. 40 ширхэг номтой. Энэ маань гэхдээ нэг зөвхөн хүүхдийн ном гэхээсээ илүү хүүхдийн номтой бас ээжэд зориулсан номтой. Тэгээд юу байгаа? Тасгал ажлын ном гэдэг маш олон төрлийн сетер ингэж гарч ирсэн. Тэгээ хүүхдтэйгээ хамтдаа ажиллаж сурсан чинь уншаад эхэлсэн надад маш их олон зүйл таалагдсан. Тэгээд өнөөдөр хамгийн таалагдсан ном аваад ирсэн. За. Аав ээж ч гэсэн надтай адилхан гэдэг энэ ном маань та бүхэн сонсогчд маань юу гэж бодож байгаа бол? За миний хувьд л аав ээж маань над шиг ихлээр надад бол миний аав ч гэсэн над шиг байсан, миний насан дээр байсан бахаа л гэдэг ямарсан санаа байгаах гэж бодож байна. Тэгээ тэрнээс өөр бас магадгүй сонирхолтой танд хамгийн таалагдсан гэд бодглохлоор өөр миний төсөөлөөгүй тийм яриа бас байж магадгүй юм. Маш зөв талаа би ч гэсэн бас анх гарчгийг харчаад надтай адилхан юм ч юм уу аав ээж нь юутайгаа адилхан гэж гарах юм болоо гэж бодчихсан. Тэгээд уншаад эхэлсэн чинь шал өөр байсан. Зя. Би та бүхэндээ эхлээд уншаад өгөх. Ваа ямар сайхан өглөө вэ? Ээжээ тэнгэрт хараач шүхэр хэлбэртэй өвөлдөө тэнд хараач бяцхан туулаад игдэж байна. Харамсалтай нээж нь хариу хэлсэнгээ охиноо зүгээр л цэцэрлэгийн машинд нь суулгаж өгөөд явлаа. Яг энэ үеэс эхлээд суурага сэтгэл нь гонсоож эхэлсэн. Ээж маань нэг л удраа над руу эргээд харсан болоосаа гэж дотроо их бодож байсан. Тэгээд энэ хүүхэд ингээд аав ээжийг ингэж хараад эргэж хараад баяртай гэж хэлээгүйгээс л гомдчихж байгаа байхгүй. Ээжэд бол өглөө яруу үед ийм юм бол нэлээд болдог. Яарсан багш нь гартанд даруйж өгвөл тас өмгөө яваад байдаг тэгэж авахгүй юм байна шүү. Ийм жоохон зүйлээс ч гэсэн хүүхэд бас гомдож болохоор ингэдэг ойлгож авсан. Тэгээд тэгсэн чинь ингээд
ээжтэй гомдсноос болоод тэр хүүхдийн дээр үл ингээд нэг үйл үүсчихэж байгаа юм л та. Бараан үйл. Тэгээд цэцэрлэгтээ ирээд багш нь хэдийгээр сайхан нэмцгэлээ мэндэлсэн ч тэр хүүхд буцаж сэтгэл санаа сайжраагүй сэргээгүй. Тэгэл гомдсон хэлбэртэйсэн. Тэгэнгүүтээ бодож эхэлж байгаа. Өчигдөр орой ч гэсэн манай гэрт ингээд хуйтгаар та гүнхтэй байсан. Тэгээд эхэлж байгаа хгүй яг л надад чинь одоо яг надад байгаа сэтгэл шиг байсан гэж байгаа. Тэгээд ингээд цэцэрлэгтээ орсон найзууд нэрээ хамтдаа ном уншил та хамтдаа тоглоё да гэсэн чинь энэ хүүхдүүд тийм тоглох хүсэл төрөөгүй. Тэгээд найзуудтайгаа тоглохгүй гэж хэлж явуулчаад өчигдөр ч гэсэн ээж аав манаа ээж надтай хамт зургтай ном уншаагүй аав надтай хамт тоглоогүй. Найзын маань ч гэсэн сэтгэл одоо тэр үед миний байсан сэтгэл шиг байгаа болов. Ингээ бодоод эхэлж байгаа. Тэгээд өдрийн хоолны цаг болсон чинь энэ охин маань хоолоо идэж чадахгүй юм. Тэгээд надаа нэг дээр нь л нөгөө бараан үйл сэтгэл нь гонигтай болонгууд идэж чадахгүй. Тэнгүүтээ өчигдөр оройныхаа ямиг дахиад ирсэн ч аахгүй. Өчигдөр орой ч гэсэн оройн хоол идэх хүн нэг ч байгаагүй. Би болохоор аягтай хоолндоо нулимсаа туслуулахгүй тул би нүдээс байнга завчилж исэн. Тэгээд эндээс одоо гэр бүлийн маргаантай байсан болохоор энэ хүүхд ингэж гомдчихж байгаа юм байна да гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд цаашаа өргөжлүүлээд ингэж зургийн цаг олсон чинь найзтайгаа ингээ харандаага булаацлаа. Тэрнээсээ олж муудалцж байгаа юм. Тэгээд тэр үедээ ч гэсэн аав ээж хоёр ч гэсэн өчигдөр ингэж над шиг муудалцсан шүү хоорондоо гэдэг. Тэр хүүхд дотроо бодож эхэлж байгаа. Тэгээд сүүлдээ ингээ нөгөө чинь гомдод уйлчихж байгаа байхгүй. Тэгээ уйлангуудаа ээж маань ч гэсэн өчигдөр над шиг ингээ нулимсаа барьж чадахгүй уйлжсэн. Тэгээд ээжигээ бодоод ингээ айгүй их уйлж байгаа байхгүй. Тэгсэн чинь цэцэрлэгийнхэн багш нь дуудаад найзтай дуудаад юунаас олж ингэж муудалцсныг асуусан. Тэгсэн чинь энэ охин маань өөрөө айгүй их ухаантай хүүхэд учраас найзаасаа болоогүй маа энэ бит хоёр муудалцсан. Яагаад гэвэл өчигдөр манай гэрт ийм зүйл болоо. Тэгээд миний сэтгэл одоо гомдсон байсан, гундуу байсан. Тийм болохоор би ингэж сэтгэл маш харахтай байсан учраас би найзтайгаа муудалцсан юм шүү гэдгийг багштай хэлж өгч байгаа. Тэгээд тэгсэн чинь багш нь чичгсэн ингээд найзтайгаа муудалцдагтай адилхан аав ээж хоёрын ч гэсэн тамчаач гэсэн ингэж муудалцдаг юм шүү гэд гэр бүлийн маргааныг ингээ айгүй энгийнээр хөрхөн тайлбарлаа ойлгуулчихж байгаа байхгүй. Тэгээ энэ охин маань буцаад сэтгэлийн сэргээд цэцэрлэг рүү орж ирээд гэр бүлийнхээ зургийг зураад одоо би ч гэсэн найзтайгаа ингээ эвлэрсэн юм чинь аав ээж хоёр маань ч гэсэн эвлэрсэн байгаа гэд тэгээ буцаад оройн нааз жаргалтай гэртээ очиод аав ээжтэйгээ хамт зураг үзүүлээд ярилцж байгаагаар энэ ном маань дуусч байгаа юм. Яг охинтойгоо унсан гэсэн тий. Тийм би нэг охинтойгоо унсан. Тэгсэн чинь хамгийн инээдтэй би болохоор тэгэж айгаа муудалцдаг гэж охиныхаа хажууд айлах болохоор муудалцахгүй хичээдэг л дээ. Гэтэ хоёр хүн хоорондоо муудалцчихдаг юм байна да. Тэгсэн чинь манай охин тооёр ч гэсэн одоо муудаж болохгүй шүү. Тооёр ч гэсэн муудахаар надаа ийм байдаг гэж байгаа байхгүй бүр гол зураад явчихж байгаа чинь. Ном биш бидний амьдрал дээр тэр нэг байгаад байгаа зүйл. Тэгээ ном ч гэсэн ингээд баг энэ номноос би өөрөө хөтөл суралцж байгаа байхгүй. За би өглөө явахдаа хүүхдээ заавал баяртайгаа өмсөж явуулах хэдий яарчсан ч гэсэн би заавал сүлжээнсаа хийх ёстой байдаг гэдгийг ойлгож байгаа. Тэгээ ямар ч гэсэн жижигхэн маргалдаан хүүхдэд ямар хүн дээр тусч болохыг эргээд цэцэрлэг дээрээ очиод ямар байдалтайнаас нөхөдтэй харилцаж болохыг бүгдийг ингээ айгу ойлгоод авчиж байгаа байхгүй. Та энэ номыг охиндоо хизээ уншсан бэ? Би одоо энэ номыг өнгөрсөн 7 хоногт уншсан. Энэ номонд одоо манай охин их дуртай л та. Ойр уншиж байна. Тийм. Өөр хогчин дуртай номда. Тэгээ энэ ном маань өөрөө нөгөө бас CD-тэй дуутай. За. Тэгэл тэр дууг нь бас тавиал амар дуулах дуртай. Тэр алганд нь л хүүхдийг хажууд муудалцаж авахгүй юм шиг. Дахин санаалаа. Тийм тэр алганд ингээд дахин санаалдаг. Тийм болохоор одоо нөгөө жижигхэн ч гэсэн маргааны хүүхдийн хажууд айгу цэвэрлдэг болсон. Бас айгу сайн суралцсан энэ номнаас. Тийм хүүхдийн ном гэрэлтгөө томчуудад хүртэл айгу ухаарлаа өгсөн ном биш тийм. Солонгос номнуудын ер нь давуу тал нь тийм л дээ. Айгу жижигхэн ингээд энгийн зүйлээр айгу том сургамжийг өгдөг. Тэр нь маш их таалагдсан. Тэгээд энэ номны маань бас ээжийн ном байгаа.
Ээжийнхэн номын би уншсан чинь жижигхэн хөөрхөн текст байгаа юм л да. Тэгсэн чинь бас аав ээж хоёр нь муудалцал энэ хүүхэд олонгод шинэн доогоор орж сууж байгаа талаар гарчаа. Тэгээд би бас бодоод бид нар чинь жоохон бахтай ингэдэгээс юмнаас айх ч юм уу юм жоохон хэцүү санагдах юм шинэн доогоор ч юм уу нэг юмд л ороо суучдаг. Батралдаа суучдаг. Бүх юмнаас нэг хамгаалагч байгаа шиг сэтгэл төрдөг. Тэгээд өөрийнхөө ч гэсэн тэр багын нэрэ би чинь ч гэсэн өөрөө аав ээж муудалцаад ч юм уу хүмүүс хоорондоо маргахад яаж гомддог байлаа те. Миний сэтгэл ч гэсэн ямар байдаг гэ эргээд надад бүр айгуу сайн сануулж өгсөн. Энэ текстийг уншсан чинь. Тэгээд ингээд зогсчоогүй. Энэ ном манай айгүй их олон зөвлөгөөтэй. Тэгээд ингээд артлыг нь уншиж байгаа хгүй гэсэн чи эцэг эхээс нь зориулсан юм асуулт байгаа. Та хоёр одоо ингээ хүүхдийнхээ дэргээд муудалцлаа гэхэд эргээд асуудлаа шийдвэрлэснээр хүүхдийнхээ дэргээд харуулдаггүй. Ингээ бодоод үзсэн. Нэрээ юу илээ? Нэрээ юу илээ? Муудалцтай хүмүүс ч хоорондоо муудалцаад тэгээд сайхан хоёр тийшээ хараад унтаад өгдөг те. Тэгэл гэр бүлийн хүмүүс болохоор хизээ нэгэн цагт ойлголцсонлаадаг яаж ийж байгаа. Гэхдээ яг ойлголцлоо. Ийм болоо юмнаас болоо яаж байгаа юм утсан юм шүү. Ингээ ойлголцлоо гэдэг зүйлийг юусоо хүүхдүүдэд хангалттай харуулж мэдрүү тайлбарлах. Зүгээр л бид нар муудалцдаг. Энэ бол гэр бүл байх зүйл гэдэг юм уу зүгээр муудалцаа орхичдаг. Болохоос хүүхдээ яаж тусч байгаа буцаад хүүхдээ юу гэж тайлбарлах ёстой мэддэггүй юм байна. Би айгуу сайн мэдэж авсан нэг уншаад. Нэрээ тийм үү те. Тэгээ бас нэг асуулт нь болохоор хүүхдийнхээ дэргэд хоёр муудалцлаа гэхэд миний хүүхдээс олдож муудалцаагүй шүү гэдгийг хэлж үзсэн үү хэлдэг үү гэж байгаа. Тэг бодоод үзсэн чинь өрөөсөө шилдэг байгаа байхгүй юу. Яг үнэндээ ингээл хоорондоо муудалцсан штэ. Тэнгүүд хүүхдтэй айлуудын хувьд бол явж байгаа хүүхд рүү орчдөг. Чи хүүхдэд цэцэрлэгээс нь авдаггүй үстэй. Чи тэгдэггүй үстэй. Чи хүүхдтэйгээ тоглохгүй үстэй ч гэдэг юм уу. Яаж иж байгаа л нэг би нэгээ давж гарахын тулд ч гэдэг юм аа. Хүүхдийн сэтгэл рүү орчдөг юм л та. Тэгээд тэр үед маань хүүхд маань нэрээ надаас болоод муудалцаад байгаа юм шүү гэж бодчихдаг юм байна. Тэрийг нь тэгээгүй юм шүү гэдгийг бас ойлгуулж өгдөг юм байна. Гэдгээ бас ойлгосон. Нэр яг тэр үед тэрийг сонсцсон хөлт бол би л асуудал нь юм байна гэж сонсоод үлдчих юм шүү дээ. Тийм. Яг тэгэхээр байгаа байхгүй. Тэгээ хүүхдийнхээ хажууд муудалцсан бол хоёр заавал уучлалт гуйдаггүй гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд үнэхээр бодоод үзсэн чинь ер нь муудалцлаа гэдэл хоорондоо муудалцаад өнгөрөөхөөс хүүхдээсээ уучлахгүйсэн удаа бол байхгүйсэн. Тийм шүү. Нэрээ тийг бас яг эргээд харахад бид нэр хүүхдээ бодож явах бодонго муудалцсан ч гэж бараг байхгүй байх л да. Гэхдээ эргээд харахад яг хүүхэд хажууд байгаа тохиолдолд айгүй чанга дуугаар хашгирах ч юм уу эсвэл одоо хүч хэрэглэх ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар буруу үйлгэр дуурал буруу муухай сэтгэл төрөхөр муухай дурсамж үлдэхээр тийм үг үйлдэлүүдийг муудалцсан ч гэсэн хажууд найл болох гарахгүй байхыг одоо бодож явах хичнээн муудалцаа тэр үед чинь юу хажууд хүүхэд байна уу гэлэн болж идэг ч гэсэн хүүхдтэй хайрт эцэг их бол яах аргагүй муухай үг хэлхээс өмнө хажуудаа хэм баг бас нэг хардаг байх хэрэгтэй юм байна гэж бас бодож штэ. Тийм тэгээд одоо ингээд танай хүүхдийн хажууд муудалцахтаа одоо би нэг муухай үгээр хэлдэггүй гэсэн асуулт байна. Тэгэл бодоод үзэхээр муудсан гэдэг ямар үг хийдэж санаанд орсноор штэ гэж санаанд орсноо гэдэг. Тэгэхээр яг тэр одоо бид нар ингээд одоо муухай үг нөхөр одоо тэнэгч гэдэг юм уу нэг одоо үг хэллээ гэхэд хүүхэд ч гэсэн миний аав тэнэг юм байж гэдэг юм уу тийм гэж ойлгох ч гэсэн тийм магадлал өндөр байдаг юм байна л та. Тийм болохоор ер нь хүүхдийн хажууд хэрүүл хийж өрөөсө болохгүй юм байна. Гэдэг энэ номноос бэста маш сайн ухаарсан. Бол нь өмнө нь мэддэг л байсан л та. Ер нь бол тийм хичээдэг. Гэтэ өөр гэдэг чинь нөгөө ингэж барьж болохгүй яг тэр үедээ гаргацдаг ялангуяа манай монгол хүмүүс ч хогцсон мууртай шин. Тэгээд айгүй их олон зүйлийг суралцаж авсан. Тэгээд номныхаа төгсгөлд нь хүртэл ингээд одоо энэ асуултанд өөрөө бодцоод дараа нь би одоо хүүхдийнхээ хажууд муудалцахгүй тулд яах ёстой? Юу хийх ёстой юм гэдгээ би ингээд ээж аав нь
бичиж тэмдэглээд тэгээд тэрийг ингээд хэрэгжүүлээд явахаар юм байлаа. Тэгээд би болохоор ботсон. Уур хөрс үедээ зүгээр л хүүхд рүүгээ л харж. Хүүхд ихээр хаа. Тэгээд ер нь энэ ингээд айгүй ингээд бодод үзсэн. Өмнө нь ингээд бит хоёр амар муудалцлаа гэж боддгүй байсан юм байна. Муудалцахыг айгүй томоор бодчихоо. Тэгээд тэсэн чинь энгийн зүйл дээр ч гэсэн жижиг цайжиг муудалцаанууд ч гэсэн хүүхдэд айгүй нөлөөлдөг юм байна шүү гэдгийг би өөр айгүй их ажиглаж эхэлсэн. Тэгээд жижигхэн муудалцаан ч байж болохгүй юм байна. Ямар нэг юм их те муудалцаан биш хөвчлөлтөөр эргүүлэхийг айгүй хичээж эхэлсэн. Асуудлыг арай өөрөөр шийдэх. Өөрөөр шийдэх. Нэг одоо манай нөхөр одоо нэг юм одоо би одоо нэг юм олоод өгч гэдэг юм нөхөр маань олж чадахгүй ч яах юм. Тийм үед бол ялангуяа эмэгтэй хүмүүс нэлэх хүүхдтэй үед бол айгүй төртдгөл дээ. Хүүхдийн бамар санаа тийм хаана гэх нөө эрэгтэй хүмүүс ч ажиллаж байгаа орж ирсэн хүмүүс. Эргээд хаана юу байгаа мэдгүй. Энд чинь байхгүй энэ байгаа газрыг хэлж гисэн ч олдгүй л дээ эрэгтэй шиг юм. Тийм юм үед амар их жоохон модалцдаг. Тэр чигсэн бас модалцаа юм байна. Тэгэхгүй тал тэр үед нь бас хөвчлөлтөөгөр асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна гэсэн оролцсон. Мэргүү хаан хэрэгтэй юм байна. Тийм. Хүүхдийн хажууд модалцахгүй байх л их л том асуудал. Би жоохон бахта манай хамаатны ах ихч хоёр байсан юм аа. Би тэр ах ихч хоёроо нэгч модалцахыг харж байгаагүй. Тэгээд тэгсэн чинь нэг углаа ингээ өөрөөр босоод шалгалтаа сахгүй. Тэгээ шалгалтандаа бэлдэх гээд 4 цаг боссон юм аа. За. Тэгсэн чинь ах ихч хоёр маань галтгооныхоо өрөөнд муудалцчихсан. Тэгээд би яг тэр үед тухайн үед л бодцоод өнгөрцөн байсан. Сая энэ номыг уншсан чинь би санаанд орж байгаа. Ах ихч хоёр маань хүртэл бид нартай байнга нэмсгсэн. Гэрүүлээ айгүй гоё халуун дулаан өөр амьсгалыг харуулжсэн. Асуудлаа ингэж бидний мэддэхгүйгээр өөрөөр босоод хоёлаа шийддэг байсан шүү. Тэгээд би одоо тэр үед чи модалшааг нь хаачаа чимээг бол унтаал өгч байгаа юм чи юу хичээл мичээл яана гэж. Тэгээд яасан бол гэж боссон чи юу ч алаагүй юм шиг бүгдээрээ хоёлаа босцсон хоолцоо бэлдсэн бүгдээрээ сайхан салхинд гарыг гэл тэгээд бид нарыг дагуулаа салхинд гарчсан. Тэгээд эцэг хүн гэдэг бол тийм уран гарахтай. Хүүхдүүдийнхээ төлөө тэгж байх хэрэгтэй юм байна гэдгийг номноос ч ойлгосон, номон уншаад эргээд тийм ах хоёрынхаа үлгэр жишээ байдлыг ч гэсэн иргэн сансан. Тэ гоё ном. Уулын би хүүхдийн ном л байна да гэж ойлгосон байхгүй. Тэгсэн чинь нэг хүүхдийн номны цаана эцэг эхтэн хүртэл ном байгаа. Тэр нь эргээд хүүхдийн ном бол хүүхдэд л нөлөөлж чаддаг гэсэн энэ миний бодлыг бол тагдаал хайчлаа. Тийм. Ээж аавд нас ингэж нөлөөлөд эргээд гэр бүлийн уур амьсгал, эргээд хүүхдийн хүмүүжил нэг гэр бүлээр дамжуулаад нөгөө гэр бүлүүдэд ч гэсэн айгүй их нөлөө болох тийм ном байна. Тэгээд айгүй гоё ном байна штэ. Тийм сток гоё ном. Энэ степсийн ном болгон их утга учиртай, их олон санааг их гоёор гаргаж өгсөн. Бүрстэй амар хайртай боллоо. Та энэ номныхаа ингээ харсан чинь миний нүдэнд л их л нэмхэн хоёр ном байгаа байхгүй юу? Тэгсэн ирнэ ямар ч одоо зузаан номноос илүү бас байж чадхаар зарим бүх номноос биш гэж хэлэхэд болно. Тийм бас зузаан хэрнээ сая юу уншаад өнгөрч эндээс юу авах вүлээ гэдэг номнууд бас байдаг штэ. Гэтэл ийм нэмхэн хэрнээ юмыг аягүй эвтэйхнээр тэгээ нэмхэн номчдыг гяас уншигдана. Тэр чинээгээр дэмхүүн тийм дарамт болохгүйгээр аягүй хэцүүлэг ойлгож чадж байгаа ном гэдгийг нь харахтаа аягүй маш сайн ном байна гэж харлаа тийм. Ер нь эцэг их болохоор хүүхдтэйгээ хамт ном унших хамгийн зөв юм байна. Би яагаад хүүхдтэйгээ ном унших болсон бэ гэвэл жилийн өмнө шүү дээ зуны амралтаар охиноо Монгол явуулчаад тэгээ өөрөө халууны амралтаараа гэртээ хийх юмгүй үлдчихэж байгаа байхгүй манай ажиллаа. Тэгээ хажууд талын хүүхдийн номын сан руугаа орсон чинь манай Монгол хүүхдийн номнууд байсан. Олон улсын олон орны хүүхдийн номд болохоор тэгээд ингээд хүүхдийн уран зохиол хүүхдийн номнуудаа уншаад би яг ингээд буцааг хүүхэд насанд очиж байгаа байхгүй. Тэгээд яг хүүхэд ахад тийм байсан штэ гэд тэгэж бодож эхлээд охиноо ярингууд ер нь ном гэдэг чинь хүний те сэтгэлийг маш их хөдлөгдөг, маш их олон зүйлийг бодуулдаг. Тэг хүнийг айгүй их хөглөж өгдөг их гоё тал руу. Тийм болгоод би ч гэсэн энэ гоё мэдрэмж хүүхдэд ч гэсэн өгөхийн тулд хүүхдэд хамт ном унших хэрэгтэй юм байна гэд. Тэгээд солонгос номнуудад их дурлаад маш их зүйлийг ном худалдаж авч байгаа. Тийм ээ. Тэгээс хоёулаа нөгөө номонд дурласан клуб уулалтан дээр танилцсан шүү дээ. Та ер нь яг өөрөө хизээнээс яг ийм номонд орохотой болсон юм бэ?
Би ер нь жоохон бахта манай жоохон бахт маань аав маань ингээл бүр шүн унтахгүй. Класс ачаал орныхаа ажид тэгээд ном уншдаг байсан. Тэгээд би өөрөө ч гэсэн дөнгөж нэгдэрээ ингээд төгсөөд номд аягүй хоорч эхэлсэн. Амралтын 35 үсгээс үзэл ном руу орсон юм шүү дээ. Номын сандаа очиад ном уншаа суучдаг байсан. Тухайн дүүргийн дарга маргал ирдэг байсан юм уу. Тэгэл манай номын сан чигч намайг хамгийн урд суулгаад ном уншуулдаг байсан. Үлгэр жишээ. Тийм үлгэр жишээ аваад тэгэл явсан да. Ер нь тэгээ номон дуртай болохоор өөрөө ч гэсэн утга зохиолын ажилтны ангид орсон. Тэгээд бол эртний уран зохиол судлах гэж авч байгаад жоохон ирээдүйтэйгээ хүл нийлүүлэе гэж одоо сэтгэлж мэрэгчлээ баримтлаа жоохон солонгост хүрээд ирсэн. Одоо тэгээ ээж хүн болсон чинь эргээд хүүхдийн ном буцаад хүүхдийн уран зохиол гэдэг зүйл айгүй хайртай айгүй шимтэн уншдаг болчихно. Таас охинтойгоо ном уншдаг цагийг гаргадаг гэж хэлж штэ тий. Тэгэхээр яг ер нь бид нар өөрсдөө ч гэсэн ном унших хэрэгтэй, хүүхдүүдтэй ч гэсэн ном уншиж өгөх хэрэгтэй. Номын сайн нөхөр байх энэ хөвшлийг бид нэр өөрсдөө л нүдэн дээр нь харуулах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрөө яг энэ тал дээр юу гэж бод? Яагаад үнцэнтэй чухал гэж боддог вэ? Бас хүүхдээ яаж одоо сэргэжүүлж байна? Би бол одоо орой болгон өдөр заавал хүүхдтэйгээ нэг ном уншдаг л да. Яаж хийж байгаа? Манай хүн ч гэсэн одоо хөвшил олцсон. Гадуур хоол дээр ч юм уу 10 цагт орж ирнэ. Гадуур зугаалж байгаа хэдэн цагт орж ирсэн заавал ном уншиж байгаа. Унтдаг уншичаад тэгээд ном сурах болгондоо хүүхд шинийг мэддэг. Яагаад асуултаа айгүй их цөөрж байгаа юм шиг санагддаг. Тэгээд хамгийн анх манай хүн юу гэж хэллээ дээ. Тэгээд би охиндоо ээж нь мэдж байгаа шүү минь охин ээжтэй худлаа хэлж болохгүй гэж хэлсэн чи манай охин ээжийг бүхнийг мэдчихгүй ойлгоцсон. Сэтгэлийн багш нь юу илээ мэдэхгүй байх гэдгсэн чи та манай ээжээс асуучих манай ээж мэдэхгүй юм байхгүй гэсэн. Өөр амар санаатан баг багшаа чинь ном тэгээд андаа чинь тэгсэн өстө таныг амар чаран сэрээ оссоо гэдэг. Тэгээд ээжээрээ багтсан юм шүү дээ. Айгүй их бахар. Тэгээд манай ээж бүх юмыг мэддэг гэсэн. Тэм болохоор чинь тэгэл амар суралцах хэрэгтэй. Тэгээ ном дээрээс уншаад өгчөө би ч гэсэн өөрөө юм сурчна. Манай хот ч гэсэн бас их сурчна. Тэгээд бид нөгөө солонгос улсад амьдарч байгаа гэдэг учраас Монгол ном маань бас цөөхөн л доо. Тэгээд голтой солонгос ном байдаг. Миний хувьд гэх юм бол охинтойгоо солонгос номоо солонгосоор нь уншичаад орой унтахтаа би буцаагаад орчуулад монголоор ярьж өгдөг. Үлгэрийн орно номоо. Тэгээд ирэхээр манай охин болохоор солонгос хэлээс сайн сураад монгол хэлээс сайн сурч байгаа. Солонгост амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд гэвэл орчинд нь байгаа учраас солонгос хэлээ маш сайн сурдаг. Тэгээд жоохон монгол хэл маань хоцрогдох гэдэг шиг санагдав. Тэгээд хоёулынхаа балансын тэнцвүүлэхийн тулд бол миний хувьд бол тийм арга баримталдаг. Тэгэхээр одоо ямар нэгэн хүндрэл гарч ирсэн үгүй эсвэл ном байгаа учраас сонирхолтойгоор гой сурч болж байна. Тийм ном байгаа учраас ингээ бүх бэлгийн юм байгаа болохоор маш хөвчлээ шүү. Бид хоёр ч номын уншин, номын унсныхаа дараа бүтээлч ажил хийн. Манай охин ч одоо номын уншиж чагаад таалагдсан зураг тааралдвал тэрийгээ дуурайж зурах ч юм уу. Эсвэл яг тэр сэтгэл хөдлөлөөрөө ингээ ямар нэгэн юм зурах хийх айгүй их дуртай. Энэ номыг ч уншчаа өөр бас нэг нөгөө сайхан би нэг хэд хоногийн өмнө жоохон би өвдөд хэвтээд байсан юм л та. Тэгсэн чинь манай охин ирээл нуруугийн маань нийлж өгвөл хөлийг маань барьж өгвөл надад бүр ном уншиж өгвөл солонгосоор нь ингэж үзгээр нь одоо уншиж чадахгүй хөх чинь тэгэл өөрөөр ойлголтоороо л ярьж шээ. Тэгэж ярьж өгөө буцаа нөгөөдхөө монголоор ярьж өгөөд тэгээд надад зориулаад зургаар захиач чаа. Тэгээд орой ихчигээ ирсэн чинь ихчээрээ та солонгосоор бичээд гэсэн их чинь мэдхгүй. Тэгээд тэгсэн чинь хаваараа бичүүлж байгаа. Тэгээд буцаад нөгөөдхөө солонгосоор уулаа надад захиач гэж байгаа. Бүр тийм юм. Манай хөвчсөн намтаа нөхрөлснөөс хойш маш их хөвчлөгдөж байгаа. Ном бол угаасаа ертөнцийг харах цонх шүү дээ. Тийм. Зя маш их баярлалаа. Өнөөдөр бас таны тухай ингээд сонсохдоо айгүй гоё сонсож байгааг мэдээллүүдээ бас гоё дурсамжаар би саялаад ирлээ. Тэгээ хоёлаа дараагийн нэвтрүүлгээр гэсэн бас өшөө олон гоё дурсамжийг тань сонсоод бас шинэ сурсан зүйлийг тань сонсоод таны дараагийн авчрах одоо сонсогчид маань хуваалцах номнууд бас айгүй сонирн байна. Дараагийн нэг өдөр бушуухан болоосаа гэж хэлмээр ингээд харахад ном гэдэг зүйл хин нэгний бичсэн зохиосон зүйл юм шиг боловч эргээд энэ нөгөө нэг солонгосын номын дэлгүүр урд байдаг шиг тий хүн номыг бүтээдэг, ном хүнийг бүтээдэг гэдэг шиг тэрний цан маш их зүйл байдгийг өнөөдөр ч гэсэн айгүй дахиж надад сануулж өглөө. Нимхэн
хүүхдийн ном байсан ч гэсэн эргээд энэ гэр бүлд маш их нөлөөг авчрах тийм номыг сонгож сонсогчид маань хуваалцсан танд маш их баярлалаа. Баярлалаа надтай ярилцлах гэсэн энэ номыг уншичаад хүмүүстэй их хуваалцахыг хүсэжсэн. Тэгээд мэддэг хэрнээ мэдэхгүй зүйлийг энгийнээр гаргаж өгсөндөө маш их таалагдсан. Тийм шүү. Тэгээд бидний амьдрал энгийн юм агуу байдаг гэдэг шиг. Тийм. Энгийн юм чи айгүй чухал гэдэм байна гэдэг зүйлийг бодчихъя. За тэгээ бидэнтэй хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Бидний нэвтрүүлэг бас SoundCloud дээр орж явах байгаа. Тэгэхээр YouTube болон лайваар явсны дараа YouTube болон SoundCloud-аас нэвтрүүлгийнхаа давталтыг дахин сонсох боломжтой шүү. Тэгээд бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Дараагийн нэгд өдөр уулзлаа. Түр баяртай. Баяртай.